Сайн байна уу? Хэрэглэгч та бүхэндээ DiDi-шийн төхөөрөмжөө хэрхэн интернеттэй холбох. За холбосноор ямар давуу талуудтай болохыг тайлбарж үзүүлье. За манай DiDi-ш дээр маань болохоор хоёр төрлийн интернет оролттой төхөөрөмж байдаг. Та энэ хоёр төхөөрөмжийг дурын интернет төхөөрөмжтэй лангийн хугацаар холбох боломжтой байна. Дурын гэдэг дээр болохоор манай интернет, гэр интернет, Skynet, Kiviko гэх мэт интернет төхөөрөмжүүд байж болно. За энэ хоёр төхөөрөмжөө одоо болохоор интернетээр холбож үзүүлье. За лангийн утасны нэг үгүү зүрийг интернет төхөөрөмжийн ард байрлах лан хэсэг рүү залгаж өгнө. За нөгөө зүрийг болохоор DiDi-ш төхөөрөмжийн арталд байрлах интернет гэсэн бичигтэй холболт руу залгаж өгнө. За ингээд таны DiDi-ш төхөөрөмж интернеттэй холбогдлоо. Интернеттэй холбогдсноор кино сан маань яаж харагдахыг харцгаая. Үндсэн сэснээс кино сан руу орно. Интернетэд холбогдоогүй үед кино сан зөвхөн хуулагдсан кинотой харагддаг бол интернетэд холбосноор кино сангийн дээд хэсэгт интернетээр татах боломжтой кинонуудын постэр гарч ирнэ. Та үзхийг хүссэн киногоо сонгоод захиалах товчийг дарна. Татах сонголтоо сонгоод зөвшөөрөх товчийг дарна. Захиалсан цэсэнд татагдаж эхэлнэ. Кино татагдаж дууссаны дараа түрээслэж үзэх боломжтой болно. Захиалсан киногоо та 72 цагийн дотор хэдэн ч удаа давтаж үзэх боломжтой. Ямар аз жаргалтай гэр бүл вэ? Энэ танаа аав та хоёр уу? Би аавуудад хайртай. Өнөөдөр чиний төрсөн өдөр юм байна. Чи хин бэ? Энд юу хийж байгаа? Мэдгүй. DiDi-ш